Монголын багш нарын 52 дахь өдрийг угтан Ховд аймгийн боловсрол соёл урлагийн газраас үе шатаагаар олон ажлуудыг зохион байгуулж байна. Тухайлбал 10 дугаар сарын 3-ны энэ өдөр Ховд аймгийн 17 сумын ерөнхий боловсролын сургуулийн өмнөх боловсролын байгууллагын захирал эрхлэгч, боловсрол соёл урлагийн газрын мэргэжилтнүүдийн төлөөлөл 60 орчим удирдах албан тушаалтнуудыг хамруулан байгууллагын соёл сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургууль цэцэрлэгийн захирал эрхлэгчдийн байгууллагыг үр дүнтэй удирдах арга зүйг сайжруулах, үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог өргөжүүлж буй туршлага хуваалцаж, олон нийтийн оролцоо сургуулийн загварыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгуулсан байна. Энэ ажлын хүрээнд боловсрол соёл урлагийн газрын урилгаар багшийн мэргэжил дээшлүүлэх төвийн захирал доктор Сүрэн Чимэг сургалтын чиглүүлэгчээр ажиллаж, байгууллагын соёл, бид ямар соёлыг хамтдаа бүтээсэн бэ зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж оролцогчдод мэдээлэл өгсөн юм а. Ховд аймгийн боловсрол соёл урлагийн газраас боловсролын үйлчилгээг иргэд олон нийтэд чанартай хүртээмжтэй хүргэхэд иргэдийн оролцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх, тогтвортой байдлыг хангах зорилгоор олон нийтийн оролцоо сургууль хүний хөгжлийн төв дэд хөтөлбөрийг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар 2017 онд батлуулсан байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд дээрх сургалтыг зохион байгуулж байгаагаас гадна хүүхдийн хөгжил, олон нийтийн оролцоо, аймгийн нэгдсэн зөвлөгөөнийг энэ сарын 4-ний өдөр зохион байгуулахаар төлөвлөсөн. Дэлхийн болоод Монголын багш нарын өдрийг угтаад боловсрол соёл урлагийн газраас нэлээд олон арга хэмжээнүүдийг авч явуулж байгаа. Тэгэхээр энэ хүрээндээ багш нарын үйл ажиллагааг сурталчлах, багшийн ажлын ачаалал, багшийн ажлын багш мэргэжлийн онцлог гийг бусдад хүргэх, түгээх, багш нараа идэвхжүүлэх, урамшуулах, үйл ажиллагаанд илүү үр дүнгээ бусдад гаргаж өөрийнхөө ажлынхаа онцлогийг танилцуулахын боломжийг олгосон ийм үйл ажиллагаануудыг энэ багш нарын баярын үйл ажиллагаа бүгд зохион байгуулж байгаа. Энэ хүрээнд аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн нийт 5 багшийн хөрөг нэвтрүүлгийг бид нар хийлгэж орон нутгийн телевизээр ард иргэдэд хүргэж байна. Мөн теле шоу нэвтрүүлгийг зөвлөх багш, тэргүүлэх багш нар маань ямар төвшөнд үйл ажиллагаа зохион байгуулдаг хүмүүс байдаг юм бэ? Ямар ажил хийсний үр дүнд өнөөдөр энэ тэргүүлэх багш, зөвлөх багшийн зэргийг авч яваад байгаа юм. Бусдаас ялгагдах онцлог нь юу юм гэдгээр бас зөвлөх, тэргүүлэх багш нарын манлайллыг бий болгож, тухайн манлайллын хүрээнд теле шоу нэвтрүүлгийг хийх ийм үйл ажиллагаанууд явагдаж байна. Хоёрдугаарт нь бол нийт аймгийн хэмжээндээ багшийн мэргэжлийн онцлогийн талаарх эссе бичлэгийн уралдаан гэх мэт бусад сурагчид болоод эцэг их ард иргэдийг татан оролцуулах ийм ажлыг бас зохион байгуулад хийгээд байгаа юм. Энэ жилийн багш нарын баяраа бид нар ерөнхийдөө бол хүүхдийн хөгжилд олон нийтийн оролцоо гэдэг сэдвээр аймгийн зөвлөгөөн хийх маягаар энэ удаагийнхаа багш нарын баярын үйл ажиллагааг тэмдэглэн өнгөрүүлж байгаа. Тэгэхээр энэ зөвлөгөөнд нийтдээ 300-аад хүмүүс оролцох байгаа. Энд бол бүх сумдын засаг дарганаар сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчид энэ үйл ажиллагаанд оролцох юм. Энэ хүрээндээ бид нар багшийн мэргэжил дээшлүүлэх институтын захирал доктор Сүрэн Чимэг гуйг бас урьж ирүүлсэн байж байгаа. Энэ үйл ажиллагааг урьж ирэхэд боловсрол соёлын шинжилгээ спортын яамны сайд цогцлмоо гуй маань энэ зөвлөгөөний үйл ажиллагааг дэмжиж багшийн мэргэжил дээшлүүлэх институтын захирлыг бас манай аймагт ирж ажиллаж удирдлагын менежмент, байгууллагын соёл, ажлыг бүхлээр нь харах арга зүй болоод багшийн мэргэжил дээшлүүлэх институтаас ямар хэмжээний бодлого үйл ажиллагааг явуулж байгаа юм. Багшийн хөгжлийн дэвтрийг энэ жил шинээр гаргаж байгаа. Багшийн хөгжлийн дэвтрийг хөтлөхийн онцлог үе юм. Ямар байдлаар хөтлөх ёстой юм гэдгийг яг салбарын багш нартаа хүргэх, соёлынхонтой тодорхой хамтран ажиллах чиглэлийн мэдээллийг хүргэх ийм ажлын хүрээнд дэмжиж ажиллаж байгаад бид бас баяртай байж байгаа. Тэгэхээр энэ олон нийтийн оролцоот хүүхдийн хөгжилд орон нийтийн оролцоо гэсэн энэ зөвлөгөө маань 10 сарын 4-нд маргааш эхэлнэ. Энэ үйл ажиллагааны хүрээнд бол аймгийн засаг дарга, аймгийн иргэдийн урлагийн даргын дэмжлэгээр энэ үйл ажиллагаа маань зохион байгуулагдаж байгаа. Энэ үйл ажиллагаанд бол 8.7 сая төгрөгийг бид нар олон нийтийн оролцоо, сургууль хүний хөгжлийн төв гэсэн хөтөлбөрөөс гаргаж явж байгаа. Энэ хөтөлбөрийг бол аймгийн засаг дарга, аймгийн иргэдийн урлагийн төлөөлөгчдийн зүгээс баталж өгсөн хөтөлбөрийн хүрээнд бид нар 8.7 сая төгрөгийн санхүүжилтээр энэ үйл ажиллагаагаа зохион байгуулад ингээд явж байна. Энэ үйл ажиллагаар бол олон нийтийн оролцоог Ховд аймгийн хэмжээнд бий болгосон, аймгийнхаа хэмжээнд олон нийтийн оролцоогоо үр дүнтэй хэрэгжүүлж чадж байгаа сургуулийн боловсролын салбартаа үр дүнгээ өгж байгаагаараа улсын хэмжээнд манай аймаг жишг аймаг болоод байгаа. Энэ хүрээндээ бусад бүх аймагуудаа боловсролын салбарт олон нийтийн оролцоог хэрхэн бий болгож
хамтын ажиллагааг бий болгож үр дүнд хүрч байгаа вэ гэдэг асуудлаараа бид нар туршлага солилцох ийм үйл ажиллагааг одоо Улаанбаатар хотод бусад аймагуудаа хийгээд өнгөрсөн хавар зохион байгуулад үр дүнд хүрсэн. Одоо энэ үйл ажиллагаанд Дэлхийн банкнаас одоо хүмүүс ирж байна. Мөн боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгийн хүрээнд энэ хөтөлбөрийг анх хэрэгжүүлэхэд хамтран ажилласан, чиглүүлж ажилласан хүмүүс маань бас ирсэн байж байгаа. Тэгэхээр энэ үйл ажиллагааны хүрээнд энэ удирдлагуудаа чадваржуулах, сургуулийн менежментийг бий болгох, хамт олноо удирдах, үр дүнд хүрэх, ард түмэндээ үйлчлэх, одоо бидний хамгийн гол одоо үйлчлүүлэгч, хэрэглэгчд маань сурагчид, хүүхэд байгаа. Энэ хүмүүстэй хүрч ажиллахад биднээс юу шалтгааллах юм бэ гэдэг дээр одоо өнөөдрийн сургалтын маань үйл ажиллагаа чиглэгдэж явж байгаа. Түүнчлэн аймгийн боловсрол соёл урлагийн газрын урилгаар багшийн мэргэжил дээшлүүлэх төвийн захирал доктор Сүрэн Чимэг Ховд аймагт ажиллах үеэрээ Ховд аймгийн ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, соёлын байгууллагын багш ажилчдад харилцааны тухай бид юу ойлгох вэ? Багшийн хөгжлийн чиг хандлага, шинэ хууль, шинэ боломж, багшийн хөгжлийн дэвтрийг үр дүнтэй ашиглах нь гэсэн сэдвүүдээр лекцорч мэдээлэл өгсөн юм а.